Монгол улс Оросын холбооны улстай олон талаар хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны чухал салбарын нэг нь хэвлэл мэдээллийн салбар бөгөөд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдийг нэгтгэх үйл ажиллагаа дутмаг байсан тул Монгол улсын гадаад харилцааны яам, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэл, бүх Оросын телевиз радиогийн улсын компани хамтран Монгол Оросын сэтгүүлчдийн анх дугаар форумыг зохион байгуулсан. Форумд бүх Оросын телевиз радиогийн улсын компани Воронеж, Липецк, Чита, Улаануд, Ирхүү зэрэг 17 салбарын сэтгүүлчид болон Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцсон байна. Зөвлөлт холбоот улс гэж байх үед 1988 онд Монгол Оросын сэтгүүлчид, Монгол зөвлөлтийн сэтгүүлчид нэг удаа ингэж форум хийж, тэгээд тэр үед бол тодорхой сэдвээр хэлэх юм бол хөвсгөл далайг хамгаалах сэдвээр нэгдэж дуу хоолойгоо хүргэж тэрийг одоо төр засгийн төвшөнд бас бодлого шийдвэр болгож ирсэн удаатай. Энэ удаагийнх бол 28 жилийн дараа Монгол Оросын сэтгүүлчид хамтарсан анх дугаар форумаа хийлээ. Ийм арга хэмжээ бол хүлээгдэж байсан. Энэ бол хийх ёстой, хязгаарыг зэгтгэх ёстой байсан, харин ч орой хийж болзошгүй. Энэ арга хэмжээг ийм амжилттай болоход бол хамгийн их тус болсон байгууллага гэх юм бол Монгол улсын гадаад харилцааны яам, одоо гадаад харилцааны сайд өрөвсөрн байгаа. Сүүлийн жилүүдэд Орос Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын хооронд томоохон холбоо харилцаа үсэд байна. Сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллагуудаар харилцан зочилж, хэд хэдэн гэрээ хэлцэл байгуулагдсан. Энэ чиглэлээр бид ажиллаж байгаа. Энэхүү форум нь Орос Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нэг нэгийнхээ тухай илүү мэдэх, харилцан сонирхлоо илэрхийлж байгаагийн илрэл болж байна. Журналистского сообщества нашей страны и Монголии хотят узнать больше друг о друге, конечно. Монгол-Оросын найрсаг харилцаа хамтын ажиллагаанд сэтгүүлчдийн хувь нэмэр өндөр ач холбогдолтой бөгөөд цаашид Монгол-Оросын сэтгүүлчдийн форумыг уламжлал болгон зохион байгуулах нь чухал байгааг форумд оролцогчид хэлж байна. Мөн хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэхэд томоохон хэмжээний хөтөлбөрүүд санаачилж хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг онцолж байсан юм а. Юуны өмнө энэхүү форумыг зохион байгуулсан Монгол нөхөддөө баярлалаа. Мэдээж хэрэг аль эрт ийм форумыг зохион байгуулах хэрэгтэй байсан юм. Монгол ахын дүүст Оросчиг ийм ойр хүмүүс байхгүй шүү дээ. Энд илтгэл тавьсан хүн бүр Оросоор ярьж байна. 90-ад онд алдагдсан байсан тэр харилцааг сэргээх хэрэгтэй. Цаашдаа ч ийм форум олон зохиогдосоо гэж хүсэж байна. К сожалению, у нас о Монголии не так много материалов. Харамсалтай нь манай сувгаар Монголын тухай тийм ч их материал гардаггүй. Ямар нэг экспедиц зохион байгуулагдвал Монгол улсыг дотроос нь харахын тулд манай сэтгүүлчид ирдэг. Гэхдээ ийм арга хэмжээ ихэвчлэн жилдээ нэг удаа болдог. Харин Ирхүү хотын Айс телевизийн Средина Землийн хөтөлбөрөөр дамжуулан Монголын тухай байнга мэдээлэл авч байсан. Сүүлийн үед Монголын тухай мэдээлэл гарахгүй болсон нь харамсалтай. Энэ хөтөлбөрөөр Монголын тухай мэдээлэл гардаг байхад өдөр бүр шинэ зүйл олж мэддэг байсан. Много смотрим о Монголии, особенно вот последний месяц, может быть, полтора, исчезли монгольские сюжеты из передачи «Середина земли». Ийхүү Орос Монголын сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл нэгдүгээр цуглан хоёр талын хэвлэл мэдээллийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцэн, мэдээлэл нэвтрүүлэг бэлтгэж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, сэтгүүлчид харилцан солилцох зэрэг хамтын ажиллагааны цаашдын зорилтоо ярилцаж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.